За сайн байцгаана уу? За одоо үндсэн хөрөнгө бүртгэхийг авч үзье. Энд одоо үндсэн хөрөнгө гэсний үндсэн хөрөнгө. За үндсэн хөрөнгө гэж ороод за хэрвээ танай компани одоо энэ чинь зөв үндсэн хөрөнгүүд чи өөрсдийн кодоор кодолдог бол ингээд сая нэг сая нэг ч гэдэг юм уу? Ингээд энэ чинь за кодолж болно. За манай системээс бол шууд энэ чинь за чи автоматар баркод үсгэж болдог. Ингээд шууд үсгэлээ. За үндсэн хөрөнгийн нэр. За энэ барилгаар авч үзье. За ингээд тайлбар өчөж болно. Англи нь барилга. За татварын төлөлт нь ердийн чөлөөлөгдсөн. За ердийн хэмжигний чинь ширхэг. За барилга хэлэгдүүлж байгаа. За энийг ингээ өөрчлөхөөр за энэ барилгыг ингээ хэлэгдүүлээ. Хэлэгдүүлэх арга нь ер нь бол Монгол Улсын хуулийн дагуу шулуун шугамын аргаар хэлэгдүүлнэ. За ингээд 2024 сарын 1-ээс дараа сараас эхэлж хэлэгдэнэ. За энэ дээр зургийн файл оруулаад гэж болно. За ингээд шинээр бүртгэх. За ингээд шинэ хөрөнгө бүртгэгдлээ. За иймэрхүү маркаар одоо өөрийн компанийхаа үндсэн хөрөнгүүдийг бүртгэж болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.